Тэдний аав ээжтэй танилцаж яасан гэсэн мэт гэх юм уу? Ясын цайтал гэдэг шиг үү? Шалах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд комент бичсэн гаруудыг бүгднийг блок аанаас. За тэгэхээр хоёлаа шууд энэ талаар хамгийн эхнээс нь ярилцаа авчи те. За сайн бацгаана уу. Энэхүү YouTube суугаараа болохоор одоо ер нь сүүлийн үед яг өсвөр насны хүүхдүүд зөвлөлдөх хүн байхгүй, зөвлөгөө авах хүн байхгүй. Тэгээд одоо юу гэдэг өөрт тохиолдож байгаа ямар нэгэн асуудлаа хинтээ зөвлөдөхөө мэдгүй. Ингээд өөрийнхоороо бодоод найз нөхдөд ингээд зөвлөе гэсэн ч гэсэн ойлгохтой зөвлөгөө авч чадахгүй тий. Аав ээжтэй зөвлөе гэхээр ичээд идэх ч юм уу, эсвэл айгаад идэх ч юм уу ийм асуудлуудтай байгаад байна. За тэгээд бид хоёрын хувьд болохоор ямар нэгэн сэтгэл зүйч ч юм уу тий, ямар нэгэн тийм мэрэгжлийн хүмүүс бол биш. Яг энэ сэтгэлийг уншаад одоо яг ямар сэтгэл төрж дээ тий, яг чамтай яг найз шиг чинь чамд хань болохоор бид хоёр ярилцж байгаа шүү. Тийм болохоор тайтай бас одоо ингээд санаа бодол нийлэх хүмүүс байж магадгүй, нийлэхгүй ч хүмүүс байж магадгүй. Тэгээд авахыг аваад хаяхыг хаяарэ гэж хэлмээр байна. За тэгвэл захиагаа уншаад эхлэе тийм. За энэ захиа болохоор сайн байна уу? Би энэ жил 3 дугаар курсын оюутан. Та нартайгаа нэг зүйлийг зөвлөлдөх гээ захиа бичиж сунаа. Энэ жил миний амьдрал маш их зүйл зэрэг тохиолдож яг одоо зөвлөлдөх хүн байхгүй хэцүү байдалтай байна. Аав ээж маань хөдөө байдаг. Би өөрөө хот руу оюутан болж ирээд найз залуутай болж тэгээ хаалтан дотор бид хоёр нэг анги гинэ. Бид хоёр мөнгөө хэмнэх зорилгоор хамтдаа нэг өрөө байр түрээсэлж амьдарч байгаа. Гол зөвлөдмөр байгаа зүйл нь бид хоёр хүүхэдтэй болчихсон. Тэдний аав ээжтэй танилцаж яасан гэсэн бэ? Хүүхэдтэй болцсон гинэ гол зөвлөдмөр байгаа юм. Тэгээд тэдний аав ээжтэй танилцаж хүүхдээ гаргахаар болоод би одоо 7 сартай жирэмсэн гинэ. Аав ээжтэй би найз залуутай болсон жирэмсэн болсноо огт хэлээгүй. Анх л намайг хот руу оюутан болж явхад гизээж ирээд ирэв гэж өчнөө сануулсан болохоор айгаад огт юу ч хэлж чадаагүй. Сургуулаа төгсчөөд хэлье гэж бодсон. Гэтэл бүх юм сайхан болж бүтэж байтал манай найз залуу намайг араар тавьдаг байсныг хэдэн хоногийн өмнө мэдлээ. Мэдээд бүх амьдрал минь харанхуйлж бүх юм утгагүй санагдаж хэдэн өдөр уйлсан. Хөр хідөө. Аав ээж хамаатны ахын бие муудаж хотод эмнэлэгт ирсэн. Иргэнгээ над дээр ирнэ гэсэн. Би одоо жоохон сэхээ орж байна. Би аав ээждээ энэ талаар яаж хэлэх вэ? Найз залуугаасаа салах уу, уучлах уу? Уучлвал дахиж намайг хуурах болов уу? Гээл зөндөө асуудал толгойд эргэлдээд хинтээч зөвлөгөө мэдэхгүй байна уу? Та зөвлөгөө өгөөчгүй гэсэн байна. За ер нь бол 7 сартай жирэмсэн юм байна. Тэгээд найз залуутайгаа амьдардаг. Юу 10 хэдвэр анги гэсэн бэ те? 12. Окей, их сургуулийн 3 дугаар курс. Зүг. За надад болохоор ер нь л ингэж санагдлаа л да. Оюутан тэгээд 3 дугаар курс тэгээд дээрээс нь хамгийн нөгөө сэтгэлд амар хэцүү байгаа зүйл нь аав ээж нь одоо нөгөө нэг юу гэд хэлсэн бэ штэ. Ер нь л будаад хийгээд ирвэ гэж хэлсэн бэ штэ. Тэгээд тэр нь бол хамгийн сэтгэлийг нь зовоож байгаа бүр нэг хэцүү зүйл юм байна. Нөгөөх нь болохоор найз залуу нь араар тавиад байгаа. Яг энэ хоёр шалтгаан л бүр яг тэр хүнийг амар хэцүү байдалд оруулаад байгаа юм байна л да. Тэгээд би нөгөө бас нөгөө үзэгчдтэй хэлэхэд яг ингэж одоо нөгөө нэрээр нууцалж явуулдаг хүмүүсийг ер нь л амар сайн ойлгосон гэх юм уу? Хүмүүс ингээд заримдаа үнэхээр ингээд хинээс ч тусламж авч чадахгүй юм шиг мэдрэмж төрхөөрөө нэрээ нууцалж агаад хүн рүү ингээд өөрөх асуудлыг бичдэг юм билээ. Над руу бас ер нь ганц 2 удаа яг ингээд бүр ямар ч дагагчгүй одоо хуурамч аккаунт гэсэн үг шүү дээ тий. Тэгээ тийм хуурамч аккаунтаас над руу ингээд бүр амар урт захиар иржсэн байхгүй. Тэгээ надад үнэхээр зөвлөлдөх хүн алгаа ингээд иймэрхүү юм болсон ингээд тэгэхээр гээд тэгжсэн. Тэгээ би тухайд ч гэсэн яагаад ингээд над руу явуулж байгаа юм бол доо гэж бодож исэн ч гэсэн хүн ер нь ингээд аргаа бараад тий. Яг бүр ингээд тэгэхээр хинч ойлгохгүй юм шиг санагдаад ирэхээр ямар ч хамаагүй танихгүй хүнээс өөрийгөө мэдэгдэлгүйгээр тусламж асууж үздэг юм шиг санагдсан. За тэгэхээр хоёулаа шууд энэ талаар хамгийн эхнээс нь ярилцаа авчи тий. За. Миний бодлоор болохоор ингэж уншаад ингэж ойлголоо.
Хамгийн ер нь бол нөгөө найз залуу нь хэрвээ ингээд араар нь тавиагүй бүх юм ингээд боломжтой бүтээд явж исэн болвол ганцхан асуудал юм. Сургуулаа тийм төгсөөд аав ээжтэй хэлье гэ ганц асуудал байсан шүү дээ. Тэнгүүт ингээд найз залуу нь хэдхэн хоногийн өмнө ингээд араар нь тавьж исэн байна гэдгийг мэдээд бүр ингээд шоконд ороод салах ёстой юм уу тий хэрвээ сална гэж бодож байгаа бол аав ээж нь одоо удахгүй ирэх гэж байгаа юм шүү дээ. Аав ээжтэй юу гэж хэлхийн тий. Гэхдээ над нөгөө хууралтан дээр болохоор яг одоо яг ямар үйлдэл гаргасан тий яг барьсан юм уу? Зүгээр ингээд фэйсбүүкээр харилцаж исэн юм уу тий. Эсвэл яг өөрөө ингээд нүдээр хараа бирсэн эсвэл хүнээс сонсон юм уу гэдэг чинь өөр штий тий. Тийм учраас хэрвээ ингээд хүнээс сонсон бол зүгээр хиний гар ингээд хор утгах гад ингээд хэлсэн юмыг нь үнэмшээд намайг гараар тавьж исэн байх гэдээ ингэж магадгүй. Гэтэ яг ингээд нөхцөл байдал нь юу болсон энэ дэр дэлгэрэнгүй бичих болохоор сайн мэдэхгүй л байна л да. Үнэхээр яг ингээд өөрөө харсан юм уу? Эсвэл зүгээр фэйсбүүкээр харцаж исэн юм уу? Тийм юмыг бол зүгээр блоклуулаад өстой жинхэнэ ухаарлал нь галт ямар нэг алхам хийгээл тэгэл салахгүй хамт амьдсан л дээр авах гэж байна. Тийм. Энд чинь гол нь за хүүхэд байсан бол хамгаалгаа. Хүүхэд гэдэг чинь бүл бүтэн ингээд нэг шинэ ертөнц төрөх гээд одоо 7 сартай жирэмсэн гэж аахгүй. Тэгэхээр бас хүүхдээ нэг талаар бодох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яг нь миний бодлоор биш үү. Үнэхээр яг тэгээд барьчихсан юм болвол сэтгэл зүйчд бас хандаад үзэх нь бас айгүй чухал юм шиг санагдсан. Яагаад одоо нэг Монголын нөхцөл байдал монголчин өөрөө нөх сэтгэл зүйн асуудал айгүй өндөртэй шүү дээ тий. Тэгэнгүүт сэтгэл зүйчтэй холбогдоод одоо нэг юм хосын сэтгэл зүйч энтергээ гарцсан юм байлээ. Тэгэнгүүт тэд нар чинь ингээд тийм тэгээд нэг юм 6 сар сургалтад хоёулангийн хамруулад тэгээд салах хэсэг шийдвэрийг нь өөрсдөр нь гэж одоо гаргуулдаг гинэ. Тэгээд ч одоо угаасаа 7 сард жирэмсэн хэр ер нь сэтгэл зүйн хувьд амар эмзэг байгаа уу ихгүй юу? Жирэмсэн хүн чинь айгүй эмзэг гэдэг чинь орхино юмд гомддог. Тэгээл жижигхэн ямиг томруулаад тэгээл тэндээсээ өөрөө ингээ ганцаараа дотроо бодоол ахаар тэрийгээ ингээл 9 шидийн юм руу хувируулаад болоогүй юмыг болсон юм шиг ингэж бодоол төсөөлж бодоол гэх юм уу? Одоо тэгээд гол нь хүний ер нь аав ээж хүүхдийнхаа төлөө л байдаг болохоор аав ээжтэй уйлаад ч болохгүй ингээд хамгийн зөв ухраа хэлээд тэгээд нөгөө найз залуугаасаа салах үгүй гэсэн шийдвэрийг гаргахаас өмнө аав ээжтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй хаа тий. Тэгээд бас чиний хэлснээр найз залуутайгаа бас ярилцаж үзэх хэрэг чухал гэж бодож байна. Тэг хүн бол айгүй хүчтэй шүү дээ. Хүн гэдэг чинь өөрөө бас нөгөө сэтгэлийн амтан гэдэг шүү дээ тий. Тэгэхээр альва зүйлийг ер нь хүн сэтгэлээрээ давж гардаг гэдэг учраас маш сайн сэтгэлийн хаттай байгаад одоо хэцүү санагдаж байгаа ч гэсэн дараа нь харахад энэ зүйл бол бас амар инээдтэй санагдах үе хүнд бас байдаг. Тэгээ би бас дээрээс нь ингэх гэсэн. За, эмэгтэй хүн одоо ингээд одоо энэ ялч нөгөө эмэгтэй хүнээс захиарсан учраас эмэгтэй хүний талаар яриа гэж бодож байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн хэрвээ тийм хууралтад өртөх юм бол хүн ер нь байж тээ. Хууралтад өртөх юм бол машины осолд орсонтой адилхан хэмжээтэйгээр тэрхэн гимтдэг гэсэн. Тийм амар одоо хүчтэй тийм амар тийм одоо дарамтыг мэдэрдэг л гэсэн үг л дээ. Сэтгэл зүйн өвдөлтийг мэдэрдэг гэх юм уу? Тэгээд эмэгтэй хүн бас одоо тийм яг хуурсныг мэдвэл эмэгтэй хүн өөрийгөө шууд голж эхэлдэг юм шиг санагддаг. Тэгээ би яач вэ те? Хүн ер нь өөрийгөө л эхэлж боддоо шүү дээ те. Тэр хүнээс буруу биш. Одоо яг өөрөөсөө би яасан бол би дутуу байгаа юм болов уу те? Би муу юм болов уу? Би царам болохгүй болчиход байл. Тийм би царам би тарган байгаа юм болов уу? Тийм яг зөв. Тэгээ би царамтай байна уу? Би тарган юм уу? Эсвэл миний айш авир болохгүй байна уу гэд өөрөөсөө эхэлж өө хайх гэдэг. Гэхдээ хүн хуурхаа хүрвэл ямар ч гоё те, ямар ч сайн бүр 100% бүр амар төгс эмэгтэй байсан ч гэсэн хуурдаг. Тэр бол тухайн хүний өөрийнх нь одоо нөгөө ёс суртахуун үзэл бодол тэгээд хүмүүжлээс 100% хамааралтай юм бэлээ. Тэрийг бас за тэрэн дээр тэгвэл хүмүүс сайн ойлгож авах хэрэгтэй юм шиг санагцсан. Яг энэ хуурал дээр би бас нэг бодож авдаг юм альчгүй. За. Ер нь бол одоо манай Монголын ингээд нөгөө гэрлэж байгаа гэрлэлтийн нас айгүй эртээд дээ шүү дээ. Дөнгөж 20-д настайдаа гэрлэл хүүхэдтэй болчдөг. Хүүхэдтэй болсноосоо болоод суух болдог ч юм уу. Энэ дээр ер нь бол ингээд за эрэгтэй хүн үнэхээр юу гэдэг эмэгтэйчүүдэд ингээд татагддаг тийм юм бол ер нь ингээд залуу насндаа яг одоо ингээд гал халуун нас гэх юм бол 20-д нас байгаа шүү дээ. Тэр насн дээрээ ингээд эмэгтэйчүүдтэй найзлаад нөхөрлөөд үерхэд дотомсоор ингээд олон эмэгтэйчүүдийг үзээд тэгснийхаа дараа үзэж дуусныхаа дараа ер нь бол за би энэ хүнтэй суунаа
гэд те. Яг тэр хүндээ шийдээд одоо юу гэдэг бүр хандсныхаа дараа гэх юм уу та. Ясын цайтал гэдэг шүү. Шалах хэрэгтэй байхгүй юу? Тэр одоо контент бол илүү нөгөө өсвөр насны охтууд руу чиглэсэн болов уу гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр илүү нөгөө охид залууст зориулж өсвөр насны охид залууст зориулж яриад байгаа шүү. Тэгэхээр зарим хүмүүстэй та нар одоо юу солиороод байгаа гэж магадгүй. Гэтэ одоо зарим хүмүүст бол иймэрхүү мэдлэг те найз нөхдийн яриа бол айгүй хэрэг болдог. Надад ч гэсэн одоо яг миний өсвөр наснд амар хэрэг болдог. Би хинтээ юу ярихаа мэддэггүйс. Яг үндэ одоо би нөгөө нэг насанд хүрчээл ихчтэйгээ амар чөлөөтэй яриад байгаа болохоос биш. Би ч одоо ингээл яг өсвөр насндаа л ихчтэйгээр ч тэгэж ойр дотн ярихаас айдаг, имээдэг тийм хүн байсан бохгүй. Тэгчдэг. Тэгэхээр бүх хүмүүс ер нь тийм байдаг. Тэгээд төгсгөлт хэлэхэд хэрэг үзэж байгаа хүмүүс байвал ингээд доор мэйлээ үлдээчи тэ. Тэгээ ийшээ та хэд ингээд гоё нэрээ нууцлаад тэгээд явуулаарай. Тэгээд ганцаараа байваа. Тэгээд зүгээр зөвхөн сонсож байгаа ч гэсэн баг ч гэсэн дэм болох болов уу гэж бодож юм. Тэгээд яхаа өнөөдрийн бичлэг болохоор битүүшт яг нэг л захиа ирсэн учраас яг энийг яриа л дуусгая те. Тэгээд дараагийн бичлэгээр илүү олон захиа ирэх байх гэж найдаж байна. Хэрэг олон захиа ирвэл битүүр бас ер нь нэг бичлэг дээрээ нэгийг нь шилээл сонгоод яриад байсан дээр бах те. Бас нөгөө нэг энэ бичлэгийг үзэж байгаа бусад хүмүүс үзэгчид маань ч гэсэн энэ захианы эзний оронд өөрийгөө тавьж үзээд те. Бас гоё эерэг комментууд үлдээгээрээ, бити сүрэг коммент үлдээгээрээ үнэхээр амар хэцүү байгаах гэж бодож байна. Тэгээд эерэг коммент бичсэн гаруудыг бүгднийг блок аанаас. Тийм, яарчээсээ эерэг комментууд үлдээгээрээ гэж бас хүсмээр байна. За баярлаа. Энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Эерэг коммент үлдээгээрээ. За тэгээ захиа ирүүлсэн охиндоо бас маш их баярлалаа. Тэгээд ийм их зориг гаргаж захиа ирүүлж байгаа гэдэг бол маш зоригтой байна. Тэгээ дээрэс нь удахгүй 7 сард жирэмсэн гэсэн удахгүй хөөхөн маматайгаа уулзах учраас бүхнийг аль болох өөдрөгөөр хараарай. Тэгээд хайртай хүмүүстэйгээ аягүй сайн зөвлөлтөд шийдвэр гаргаарай гэж бас хүсье. За тэгээд энэ хүрээд одоо энэ удаагийн бичлэгээ өндөрлүүлж байна. Тэгээд та ч гэсэн бас авах гих ухаанаар хандаарай. Тэгээд би бас хэлсэнчлэн энэ бүх бичлэг одоо таалагдсан бол та лайк, subscribe дараад өгөөрэй. Тэгээд комент хэсэг дээр бас иймэрхүү кейс тохиолж ирсэн үү? Та хэд бас үлдээж болно шүү. Тэгээ энэ охинд бас та хэдийн өөрсдийн гэсэн зөвлөгөө байвал бас комент хэсэгт үлдээгээрэй гэж хүсмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.